Сар байцгаад ингээд цэцээ байна. Гэртээ утсын одоо кичен дэрж би дууд болохоор биш ингээ хоол хийхээр ирсэн байна. За тэгээд удахгүй Мартин 8 болох чинь тэгээд ээжүүдээ эхнэрүүдээ найз охтуудаа баярлуулах хэрэгтэй. Тийм болохоор хамгийн амархан хоол бөгөөд хамгийн чамин хоолыг сонгосон. Энэ бол бууз маш уушуунаас амархан үхрийн гол мах маань угаасаа хамгийн зөөлөн мах байгаа. Тэгээд хажууд нь ногооны салаат хийх ба ногооны салаат нь болохоор байцаа өргөс тэмэх улаан лойл хошиг салаатны ногоо навч луун тэгээд амтлагаанууд нь л тань та бүхэнд удахгүй харуулна. Тэгээд нууж байгаа цай. Тийм хамгийн гол нь алах байх хэрэгтэй. За хэрвээ тань алах байхгүй бол голууцаар зөгчүүлнэ эсвэл бас өргөс тэмхээрээ зөгчүүлнэ эсвэл байцаагаар зөгчүүлнэ. За хамгийн ихний ээлжинд үхрийн гол махаа маш сайхан цэвэрлэх хэрэгтэй. Хальснаас нь арилгана. Стейкээ сайхан арилгасны дараа сайхан хуваагаад тэгээд хамгийн гол юм алхараас сайхан үдээд хэвчээ. Хариулын тавга маш сайн халах хэрэгтэй. Санаа зовлтгүй халуун тусмал их зүгээр. Тэгжиж махны шүүс маань харахгүй. Тэгээд ерөөс 9 тус хэрэглэхгүй сайхан маслаар шарна. За. Тэгээд дээрээс нь одоо ингээд давсан ингээд фэйстэйсаа хатаас нөгөө нутаг сармсаж штэ сармсыгээд тэгээ яг гаднах нь болсон бол доторх нь түүхий байгаа. Энэ болохоор яаж мэдэх вэ гэхээр яг энэ гарын энд ийм мэдрэмж яг энд ингэж хийж байгаа бол энэ бол түүхий байна. За ийшээ болох юм бол яг иймэрхүү мэдрэмжтэй байх юм бол medium байна. Яг ингээд энэ дахад иймэрхүү дарамттай мэдрэх юм бол яг махчин well done буюу болсон байна гэсэн үг ээ. Сой соосоо хитрхи иртий ч юм бол төлөвлөдөд мах маань жигнэсээ төлөвлөдөд харамттай муухай болсон. Стейк маань бэлэн болж байна. Жижигхэн помидор гэж амар хэцүү байдаг шүү дээ. Тийм болохоор бас нэг арга байна. Хоёр ийм жижигхэн тавх энийг дээш тавьлаа. Биш дээр дараа тоогоор нь төлөвлөө. Шүү дээ. Ингээл хушгаа хийнэ. За тэгээд салаатаа бэлтжлээ. Хамгийн чухал юм нь дрессинг. За тэгээд энэ дрессинг маань wasabi дрессинг. За тэгээд энэ хоолны халбаар olive oil 3 албаг. Бутаны винегер, rice vinegar 2 албаг. Soy sauce 1 албаг. Тэгээд жоохон чимэх давс. Тэгээд paste нэг цайны албаг 9 чихэр холбооны талаар wasabi. Тэгээд сайхан дээрээс сайхан жимт. Садуу. Одоо ингээ хамгийн сэтгэл дотлуулсан мөч буюу одоо ингээ сайхан хоол тавглах гэж байна. Стейк маань бэлэн болсон. Салаад маань бэлэн болчлоо. Энэ бол маш сайхан хаврын үйлдэлийг санагдав. Мартин 8 санагдав. Сайхан хоол тавглал болсон байна. Гайхамшигтай. Энэ дуулуулах юм бол аваач болдог. За би ингээд гэртээ чадлаа.